Сайн байцгаана уу? Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцах албанаас 7 хоног болгон бэлтгэн үргэлдэг про подкастын шинэ дугаар эхлэж байна. Өнөөдрийн дугаар бол 168 дахь дугаар. Өнөөдрийн зочин Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Саран Чимэг оролцож байна. Бидний харилцах сэдэв хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал гэсэн сэдвийн хүрээнд ярилцах болно. Өнөөдөр хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал сэдвээр ярилцах гэж байна, тийм ээ. Төв аймгийн онцлог ер нь юу гэдэг юм бэ? За Төв аймгийн онцлогийн тухайд гэх юм бол манай Төв аймаг бол Улаанбаатар хотыг тойрсон сумдуудтай. За сумдуудыг тойрсон нутаг дэвсгэрт бол уяачдын за хурдан моройд хичээдэг зүчээ, байр, уяачдын гал зэргээр бол ихээр байрлалдаг байгаа. Ийм онцлогтой байгаа. Төв аймаг болохоор төвийн бүсийн уралдаан тэмцээн тэгээ хурдан морины уралдаанууд их зохион байгуулагддаг шүү дээ. Тэр хэрээр яг та бүхэн одоо хурдан морьд унаач хүүхдийн энэ асуудлыг хүүхэд хохирсон асуудлыг судалсан байх шүү дээ, тийм ээ. Энэ судалгааны дүгнэлтээс бидэнд танилцуулахгүй юу? За Төв аймгийн прокурорын газраас гэх юм бол 21-с 23 оны байдлаар за хүүхэд хохирсон гэмтрэг төрлийн судалгааг бол хийсэн байгаа. За энэ судалгаагаар бол одоо анхаарал татсан сэдв нь бол ялч авахгүй хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаасаа дүрм журм алгадаж стандартын шаардлага хангаагүй улмаас одоо хүүхдийн аюулгүй байдал эрүүл мэндээр хохирсон тохиолдлууд мэдээлгүй гарч байгаа ч одоо манай судалгааг бол энэ сэдвээр бол голчлон анхаарч хийсэн байгаа. 2024 оны эхний 5 сарын байдлаар бол хүүхэд мориноос унаж бэртэж гэмтсэн тохиолдол бол нийт гэмтрийн шинжтэй хөнгөлөлт мэдээлэл бол 5 бүртгэгдсэн байдаг. За үүн дээр бол Төв аймгийн цэгцийн газраас мөрдөн шалгах ажиллагааг бол явуулж байгаа. Төв аймгийн прокурорын газраас хяналт тавь ажиллаж байгаа. За эдгээр хэрэгүүд бол эдгээр хөнгөлөлт мэдээлэлд бол хэрэг хүртэл дээр инээ мөрдөн шалгах ажиллагааг бол явуулж байгаа. 5 хэрэг гарсан байна гэж. Тэгэхээр 5 хүүхэд мориноосоо унаж гэмтэж бэрцсэн гэсэн үг юм байна тий. 5 хүүхэд бол мориноос унаж бэрцсэн буюу за өөрөөр хэлэх юм бол 3 хүүхэд нь бол хүнд гэмтэл авч энэ хэрэгүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. За 2 хүүхдийн амнаас хохирсон харамсалтай бол тооцоолол гарсан байдаг. Ингээд хараад байхаар хүүхэд хохирсон ялангуяа хурдан морины уралдаантай холбоотойгоор хүүхэд эрүүл мэндээр хохирсон юм тохиолдлууд их гарсан байх нь шүү дээ. Тий 23 оны байдлаар их юм бол мөн за хүүхэд мориноос унаж хүнд гэмтэл авсны тохиолдол за харамсалтайгаар 4 хүүхэд амнаас алдсан тоо мэдээ бүртгэгдсэн байдаг байгаа. За гэмтэргийн тухайд юм байна. Зөрчлийн эргийн улмаас хүүхдүүд хохирдог байх тийм ээ. Тэгээд талаар мэдээлэл өгвөл. За зөрчлийн эргийн тухайд гэх юм бол за мөн 24 оны эхний 5 сарын байдлаар бол хоригдсон хугацаанд буюу жил бүрийн 11 сарын 1-ээс 5 сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаан, үсрэгийн зэрэг зохион байгуулсан нийт зөрчлийн шинжтэй 5 гомдол мэдээлэл бол бүртгэгдсэн байдаг. За үүн дээр бол хүүхдийн эрхийн улсын байцаагчаас зөрчлийн эрх бүртгэлтэй ажиллагаа явуулж тухайн одоо наадмын уралдаан, сунгаан, үсрэгийн зохион байгуулсан хүмүүс төрлийн тухай хууль заасан шийтгэл оногдуулж шийдвэрсэн байдаг. Нөгөө хоригдсон цаг хугацааг бол Монгол Улсын засгийн газрын 2022 оны 1-р сарын 31-ний өдрийн за 57 дахь тогтоолоор бол хоригдсон зохицуултыг бол тусгаж өгсөн байдаг. За энэ үүн болохоор жил бүрийн 11-р сарын 1-ээс 5 сарын 1-ний хүртэл хугацаанд одоо буюу хүүхдийн цаг хугацаанд хүүхдийг одоо хурдан морь унааснаар газар хөлдөө үед хурдан морины зохион байгуулснаар мэдээж хүүхэд маань унаж бэртэх амнаас нь ирсдэх аюултай учраас энэ засгийн газрын тогтоолоор бол тухайн хүүхдийг болцсохгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж бол энэ тогтоолоор хоригдсон байдаг байгаа. Тэгэхээр хоёлаа хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг ярьж байгаа штеп. Үүнтэй холбоотойгоор ямар хууль тогтоомж тий эрх зүйн зохицуулалтууд байдаг юм бэ? За үүнтэй холбоотойгоор болохоор манай Монгол Улсын төрийн тухай хуулинд бол мөн хоригдсон байдаг байгаа. Энэ төрлийн төслийг хоригдсон хугацаанд зохион байгуулсан бол төрийн тухай хууль заасан хариуцлага хүлээлгдэг. За мөн түрүүн би хэлсэнтэй засгийн газрын тогтоолоор ингээд жил бүрийн 11 сарын 1-ээс 5 сарын 1-ний хугацаанд зохион байгуулалтаас хоригдсон засгийн газрын тогтоол гарсан байдаг. За мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны тушаалаар бол А4 122 тоо тушаалаар за мөн дээрх хугацаанд бол хүүхдийг хурдан морь унуулахыг бол хоригдсон талаар бол зохицуулсан байдаг байгаа. За мөн Монгол Улсын үндэсний баяр наадмын тухай хуульд бол энэ талаар бол зохицуулсан байдаг байгаа. За хурдан морь одоо унуулж уралдах нь мэдээж үндэсний их баяр наадмын салшгүй нэг хэсэг байгаа шүү дээ тий. Тэглээгээд одоо хурдан морьноос унаж хүүхэд одоо эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй гарсаар байгаа. За үүнийг одоо олуулсаж гэх юм уу хууль тогтоомжид хүүхдийн бас төвчшгүй хөдөлмөртөө ороо явдггүй яадаг вэ? Нэлээд мэдээлэл өгөхгүй. За тэгэлгүй яах вэ? За хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 6 сарын 10-ны өдрийн А4 122 тоо тушаалаар за насан туршаагүй хүний
хүнийг хөдөлмөрлүүлэхийг хоригдсан ажлын байрны жагсаалтыг бол баталсан байдаг. За дээрх ажлын байрны жагсаалтанд болохоор насан турш үүнийг хүүхдийг бол хүүхдийн ёс суртахуун хүмүүжил сөргөөр нөлөөлөх ажил буюу за боцоотой уралдаан, интернет, мөрөөдөд тоглоом зэрэг мөрөөдөх боцоо тавих зэрэгээр бол ажил хөдөлмөр эрхлүүлэхийг бол хоригдсан байдаг байгаа. За одоо манай Монгол Улсын үндэсний баяр наадмаар бол хурдан байрны уралдаан 93 наадмын хүчээс бол аль биесээр зохион байгуулагддаг байгаа. За энд бол мөрөний асуудал бол яригдахгүй. Жижиг энэ сумгаан өсргийн зэрэг зохион байгуулагдад бол одоо уяачт одоо морины эзэд маань бол тухайн уралдаан тэмцээнийг бол боцоо тавих хэлбэрээр бол зохион байгуулдаг. Энэ тохиолдолд бол аюул илүү болсон байгаа. Энэ нь болохоор хүүхдийн бол хүн төвчрөх хөдөлмөрийн хэлбэр рүү шилжиж ирж байгаа. За дээр хүмүүс маань мөн энэ тэмцээн уралдааны зохион байгуулалтаа хөвчлэн ингээд 29 цаг хугацаанд 100-ны дэлгэр цаг гэхээс илүүтэй энэ хүүтэн одоо газар хөлдөө үед ингээд зохион байгуулалтаа ингээд хүүхдийн амнаас эрүүл мэнд эрсдэх ингээд нөхцөлийг бий болгоод ингээд хүүхдийн төвчрөх хөдөлмөрийн нэг хэлбэрт бол шилжээд байгаа. Урд морь одоо унаач хүүхдүүд байрлаад тийм ээ цайланжаад гэх юм уу. Тийм байдлаар энийг хамтын гэрээ хилцээрийн шугамар ч юм уу үргэлжлээд байгаа харагдаад байна л да. Одоо уяач нар маань эцэг эхийн гэрээ байгуулдаг юм уу? Одоо ямар зохицуулалтаар тэдний ингээд юм харилцаа явагдаад идэх юм бэ? За хурдан морь унаач хүүхдийн эцэг их хасраа хамгаалж харгалзан дэмжигч болон за хурдан морины эзэн уяач нарын хооронд бол гурван гэрээ бол гэж байгуулж хүүхдийн эрх ашиг бол хамгаалдаг байгаа. За мөн хүүхдийн хосын даатгалсан хэсэг зэрэгт бол мөн стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг тухайн хурдан морь унаач хүүхдэд хэрэглүүлж гэнэ хэсэгт бол 93 наадмын морь уралдааны үеэр төрийн захиргааны байгууллага болох хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан байгууллага хяналт тавьж бол ажилладаг байгаа. Сая хэлж байна л да тийм ээ. Гэрээ байгуулад, даатгалт хамруулад, хувцас хэрэглэлийн аюулгүй байдал байх ёстой гэд. За энэ гур маань мэдээж хүүхдийн аюулгүй байдлыг хангах нэг бас үндэс суурь болно шүү дээ. Тэгэхээр хоёулаа хувцас хэрэглээ стандартын тухай яриа л да. Хүүхдүүд яг хурдан морь унаач хүүхдүүд ямар стандартын хувцас хэрэгсэлтэй байх ёстой гэдэг юм бэ? За хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол Монгол Улсад бол стандартлалын үндэсний зөвлөлийн 2011 онд батлагдсан 28 дугаартай тогтоолоор хяналт тавь ажилладаг байгаа. Энэ нь болохоор хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс стандартын шаардлага хангасан хувцас хэрэглээ стандартын талаар бол зохицуулсан байдаг. За үүнд болохоор стандартын шаардлага хангасан хувцас гэдэг маань бол хувцас хэрэглэл гэдэгт маань бол одоо тухайн хүүхдийн хамгаалтын малгай, хантааз, за мөн нүдний шил, за зориултын готол зэрэг бол ордог байгаа. Саяны хэлсэн одоо энэ бүх эд хэрэгслийг нөгөө уяач маань хангах хэрэгтэй байгаа шүү дээ тийм ээ. Гэхдээ хараад ахаа зөвхөн улс бүсийн наадамд л одоо хангаж байгаа болохоос биш яг үсэргээндээ ч юм уу бэлтгэл ажилтаа байхдаа жишээл хүүхд морноос унаад гэмтчихлээ ч гэх юм уу тиймэрхүү мэдээллүүд их гараад ирдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө хувцас хэрэглэлээ стандартын дагуу бэлтгэл ажлынхаа үеэр хэрэглэхгүй байна гэж харагдаад байна шүү дээ тийм ээ. Тэгэл яг хуу дан ганц одоо ингээ улсын баяр наадам төдийгүй за жижиг үсэргийн сумгаан за хурдан морины уралдаан эхлэхийн өмнө бэлтгэл сургалтанд бол мөн хүүхдийн одоо аюулгүй байдлыг хангахын тулд стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэгийг хэрэглэх нь одоо болцсохгүй аюулаас урьдчилан сэргийлдэг учраас дээрх хувцас хэрэглэгийг бол том одоо улсын чанартай баяр наадам гэлтгүү одоо жижиг үсэргийн сумгаанд бол хэрэглэж хөвшүүлэх бол шаардлагатай байгаа. Стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэл болон ёсны даатгалж байгаа хэсэгт бол хүүхдийн эцэг их хасраа хамгаалагч нь бол хяналт тавих үүрэг бол байгаа. Мөн гурван гэрээнд бол энэ талаар бол тусгадаг байгаа. За хүүхдээ нөгөө морь унуулж байгаа л болоо гэсэн чинь нөгөө айлтай аваачаад ингээд орхичдаг. Араас нь ингээд төдийлөн хяналт тавихгүй ийм хандлага бол харагддаг эцэг их хасраа хамгаалагч нарт. Ийм ч учраас бол гэрээгээр заасан үүргээ биелүүлж хүүхдүүдэд хурдан морь унуулахдаа тухайн уяачтай байгуулсан гэрээний дагуу уяач маань өөргөө биелүүлж чинь нөө хүүхдэд нь стандартын шаардлага хангасан хувцас хэрэгслийг за уралдааны дан ганц уралдааны үед төдийгүй за мөн хурдан морины уралдааны бэлтгэл үе шатанд одоо тухайн шаардлага хангасан хувцас хэрэглийг хэрэгжилж байгаа хэсэгт нь бол хяналт тавих бол шаардлага бол ялж авахгүй гарч байгаа. Тэгээ иймдээ ч одоо хяналт тавихгүй хяналтанд сул байгаагаас болоод за энэ төрлийн гинт хэрэг зөрчил бол буурахгүй сүүлийн жилүүдэд аюул нэмэгдэх болоод байгаа. За хүүхэд тохирсон нөхцөл байдлыг судалж үзэхэд судалгааны дүнгээр бол
За тухайн хүүхд бол хурдан морийг бол сонирхлоороо ундаг гэсэн бол санал асуулгад бол хүүхдүүд бол хариулсан байдаг хурдан морь унааж хүүхдүүд маань. Гэтэл энэ нөгөө талаас харахад бол тухайн хүүхдийн амьдралын арга гэрийн нөхцөл байдал, амьдралын боломж бололцоо зэрэгээс бол шалтгаалж за мөн эцэг эхийн халамж анхаарал эдгээр зүйлүүд нь бол одоо хүүхдийг хурдан морь унахад бол нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл бол тогтоогдсон байдаг. За хүүхд маань одоо хөлс авч цалин авч одоо бусдын морийг унж байгаа ажил хийж хөдөлмөр эрхэлж байгаа нөхцөл байдал бол тогтоогдсон байдаг байгаа. Тэгэхээр нэгдүгээр эцэг эхчүүдийн өөрсдийн бас оролцоо чухал байгаа гэдэг шүү дээ, тийм ээ. Хүүхдийн эрсдэлд оруулахгүй тулд тэр хууль дүрм журмынхын дагуу шаардлагуудыг тавих хэрэгтэй байна, тийм ээ. Тухайн төрлийн гэмт зөрчил гарахад бол хүүхдүүд хамгаалтын хувцас хэрэглээгүй, зохиох журмын дагуу хэрэглүүлээгүйгээс бол энэ төрлийн гэмт зөрчил гарч байгаа. Эрүүл мэндээрээ хогсож байгаа, амьсараа хогсож байгаа тохиолдлууд гарч байгаа учраас мөн эцэг их хасран хамгаалагч нар бол энэ гэрээний бэлтэнд хяналт тавьж, араас нь нарийгээд одоо үр хүүхдийнхаа төлөө аюулгүй байдалд хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг шаардах бол их хэрэгтэй шаардлага яхахгүй гарч ирж байгаа. За тэгэхээр Төв аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэрэгээс үржлэн сэргийлэхийн тулд ямар ажил арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа вэ? За Төв аймгийн прокурорын газраас бол за 5 он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг зөрчил нэлээдгүй ихсэн хандлагатай байгаа учраас за 27 сумынхаа засаг дарга нар за хориглосон хугацаанд уралдаан тэмцээний зохион байгуулахгүй байх чиглэлээр за тухайн сум орон нутагта удирдлага зохион байгуулалтын шинжтэй за иргэд малчид уяачдад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ авах талаар бол хугацаатай алтан бичгийг бол хөргүүлж ажилласан байгаа. За мөн судалгааны хүрээнд хөрөнгө прокурорын газраас иргэдэд одоо тухайн унааж хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандарт шаардлагыг бол иргэдэд бошуур бэлтгэж ажилласан байгаа. Гарын авлага буюу бошуурыг бэлтгэж хүргэж ажилласан байгаа. За ер нь бол энэ талаар бол иргэдэд хууль сурталчлах буюу одоо хүчин сэргийлэх чиглэлээр тараах материалыг бол тарааж ингээд ажиллахад бол за энэ талаар мэдлэг бол иргэдийн дунд бол төдийлөн тутмаг бол байдлаар ажиглагдсан. За учир нь хэм бол нэг хариулсан цаг хугацаанд зохион байгуулж байгаа асуудал нь хэвийн үзэгдэл мэтгэнгээр бид ойлгодог. За тэгээ мөн дан ганц нөгөө хурдан морины уралдаан, усын чанартай уралдаан гэлтггүй тэрнээс бусад үе зохион байгуулагчаар жижиг наадмуудад бол тухайн хүүхд маань стандартын шаардлага хангасан хувцас хэрэглээг бол хэрэглүүлэх ёстой талаар бол мэдлэг тутмаг бол байдлаар ажиглагдсан. Ийм учраас бол энэ талаар бол иргэдэд тодорхой мэдээлэл хүргэж бол ажилласан байгаа. Тийм байна. Тэгээ хувцас хэрэглэл байдаг гэдэг ч бэлэг тэмдгийн чанартаагаар зөвхөн томоохон уралдаанд наадмуудад л ашиглагдаад энгийн үедээ бэлтгэл сургалтынхаа үеэр ашигладаг юм байна шүү дээ, тийм байдал тогтогдсон байна. Ер нь судалгаагаар ч гэсэн энэ нөхцөл бол тогтогдсон. Шалтгаан нөхцөлийн судлаад үзэхэд бол за усын чанартай уралдаан тэмцээнд хамгаалтын хувцсыг хэрэглүүлээд за бусад нөгөө бэлтгэл сургалтын үед болон сумгаа өсрөгийн бол хамгаалтын хувцсыг хэрэглүүлэхгүй энэ талаар мэдлэг ойлголт тутмаг бол байдал бол ажиглагдсан байгаа. Тун удахгүй үндэснийх баяр наадам болноо. Унаач хүүхдээ аюулгүй байдал гэдэг энэ сэдвийн хүрээнд мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа. Подкастын төгсгөлд урьдчилан сэргийлэх мэдээлэл бас хүргэх бах тийм ээ. За удахгүй улсын төдийгүй аймаг сүмдийн баяр наадам болох гэж байна. За үүнд холбогдуулаад уяач нартай хандаж за болцсохгүй эрсдлээс урьдчилан сэргийлж унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж заавал зөвхөн хурдан морины уралдаанд төдийгүй за хурдан морины бэлтгэл үе шатанд уралдааны бэлтгэл үе шат буюу усргийн сунгаан зэрэгт бол хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хамгаалтын стандартын шаардлага хангасан хамгаалтын хувцас хэрэгслийг хэрэглүүлж хэвшээрэй гэж хэлмээр байна. За подкастт оролцож мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанд ирүүлээрэй.